бүндгүр мах байна шүү дээ. Тий, тэрний чинь яг хажуу талд нэг юм цулгаа ууттай нэг юм мах байгаа зү. Тий, махаа авчихсан. Ээж нь одоо ингэ очлаа ажилласан чинь. Үгүй. Хүн шичиж одоо ингэ юу хийж байгаа юм бэ? Энэ гадны хүн энэ байж болохгүй чи гараач чи. Гараач чи гараач ти. Юу мафи юу яриад байгаа гараач чи. Ёо ч мафи анана. Юу мафи байхгүй. Мафи. Тэр хаана амбэ? Хамгийн зодлтойгоо тэр сэвти. Хамгийн зодлтойгоо. Алло. Байна цэгдгийн зур. Цэгдгийн зур. Тий. Энд эмээсэн дээрэндээ байна. Хаяг байртаа байна дээр. Манай эмээсэн. Байна уу? Манай эмээсэн үү энэ. Аадра. Би Аадра 3 байна. Объектыг бүрэн хяналтанд авч гарид ажиллагааг эхлүүлэхэд бэлэн. Одоогоор нөхцөл байдал хэвийн байна. Аадра сонслоо. Албан хаагчид өөрсдийн болон иргэдийн аюулгүй байдлыг онцгой анхаар чонор сэрэмжээр дээшлүүл. Нууцлал аюулгүй байдлыг бүрэн хангаж, баримтчуултыг сайжруулж тушаал өгтөл хүлээ. Аадра 3 байна. Сэжигтэй эсгэд 2 эсгээдийн хамт 4-р секторт суусан. Аадра 5. Сэжигтэй эсгээдийг олж авлаа. Түүс шуурхаар мэдээлэл өгье. Нийт чиглэлүүд анхаар 21 цаг 12-ийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг хэсэгт үйл ажиллагаа явуулах. Энийн цаг дээрэмдэх ёстой. Иргэний амь насныг хохиросон онц хүн гэм хэрэг гарлаа. Сэжигтэн хэргийн газраас тогтсон. Мөнхөд авахтай бадрах 19 настай иргэдтэй гадаад шинж төрхөн 180-аас 185 см орчим өндөр 75-аас 80 кг орчим жинтэй чирэг. Хөхөнгийн жинсийн хөрөм, харангийн бараан цамц, жинсийн өмчтэй цагаан бүлтэй яваа. Сэжигтэй этгээд мансууруулах бод сэргэлтэн байж болзошгүй. Ийдээ хүчтэй яваад тул өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллана. Бүх дүүргийн эрүүл хяналтын бүрэлдэхүүн сэжигтэй этгээдийн талаар мэдээлэл авахсан даруйд харт тамхитай тэмцэх албанаас чиглэл авч ажиллахыг үүрэг болгож байна. Байна уу? Чи одоо яач вэ? Нөгөө газар чам хүлээгээд штэ.
бацалтаа мана бацана бацалтаа. Ахын дөө энэс сэргэлж үзэх үү? Яаж яваад байгаа бэ? Уушлаарай. Галаа. Ма! Сайн өхөрхнө. Баярлалаа. Өпгөө эргээд орцсон. Аадар тав байна. Техник хэсэгт үйлчлүүлж байгаа эрдэнэ хамт явсан эмэгтэй. Угцоо дүүл мэдэгдэх шиг юм болж нууцаар хийсэн үйлдэл техник хэрэгсэл ашиглан гэрэл зураг дүрс бичлэгээр баримтжуулсан авлаа. Аадар 6 байна. Аадар 3. 90 сурвалжлагдаж байгаа бадрахтай гадаа шинжилгээгээр адилхан ихтгэл объектыг дөрөвдүгээр ширээнд суулаа. Дээр хэтгээдүүд танил байх магадaltaй. Ажилтныг үргэлжлүүлж байна. Ямар хууддаг юм бэ? Хөөш. Аадар 3 байна. Аадар 5 анхаа. 4-р цагт улаан төвшин. Байны хондонд үл мэддэх бодис орсон. Тэрнийг шигний хэрэглүүлэхээс өмнө шуурхаар хассан боллоо. Аадар 6 бэлэн байдал байж, Аадар 5-ын аюулгүй байдлыг хангаж ажиллана. Гүйцэтгэе. Аадар 6 суулаа мэдлэг гүйцэтгэе. Зүгээр ахын дууч. Зүгээр. Гац утлаа. Хөөс чи яаж нэ? Аадар 5 эрсдэлд орлоо. Аадар 6 яралч хариу. Яаж нэ? Яаж нэ? Зүгээр сууж чадахгүй гараарай. Аадар 5 илтгэж байна. Жижигтэн бэгийн гадаад төрх хувцлал зарлан мэдээлэлтэй бүрэлдэхэж байна. Утал хэсэгт цус мэд хөрөн удаан толботой сэтгэц зан үеийн хувьд хэвийн бус байна. Шинжилгээнд ирүүлсэн эдмүрийн баримтаас олон төрлийн синтетик гаралтай мансуурлах болон сэтгцэд нөлөөлөх бодисын агуулмж илэрсэн байна. Эрхэм хурандаад илтгэе. Шөнийн клубээс худалдаж авсан нунтаг онц аюултай болох шинжилгээгээр нотлогдлоо. Хэрэгэлсэн сэтгэц хүнд гэмтэх, хяналтаа бүрэн алдах, онц аюултай үйлдэл гаргах эрсдэлтэй.
Хяналтад байгаа объектод дайшлан баримтлагааг яаралтай эхлүүл. Гүйцэтгэе. Адра. Дугаарчны газрын дайралтын бүлэг дайшлан баримтлагаанд бэлэг хийлээ. Мөдийн шалах бүлэг ажиллагаанд бэлэн. Адра. Ардамжил мусгаалтны дайшлан баримтлах бүлэг бэлэг. Сонслоо. Бүх бүлгүүд өөрсдийн болон иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар онцгой анхаар. Адрес тасал сонсч байна. Адрес сонсч байна. Адар зураг сонсч байна. Адар тал сонсч байна. Шуурхай бүлэг объект руу өгч байна. Аюулгүй байдлыг хангаж ажиглалтаа үргэлжлэн. Адар 3 дахин өгөхөөр объектын хараг дотроос нээж өгнө. Адар 3 байна. Бидлэг гүйцэтгэе. Адар байна. Дайшлан баримтлагааг эхлүүлнэ. 1-р бүлэг зөвхөн 2-р бүлэг бусад өрөө шалгах. Адар 6 итгэж байна. Адны эрэлт хонцломжтойгоор с ิจ тэй этгээдийн цүнхнээс мансууруулах байц илрүүллээ. Адар 6 итгэж байна. Хэргийн газрын үзлэгч шинжээчийг оролцуулан эд мөрийн баримтыг гэрэл зургаар бэхжүүлж хураан авах ажиллагааг хийж байна. Сайн байна. Процесс явдаа гарахгүй байгаад анхаарч ажил. Адар 6. Эргэн сурвалжлагдж байгаа этгээд хаа байна?
4-р сектонд дарга. Нөхцөл байдал тайван уу? Нөхцөл байдал тайван байна. Маш сайн ажиллалаа залуусаа. Та өчигдөр орой 20 цагийн орчимд хаана хинтээ юу хийж байсан талаараа ярина уу? Та нар ингэ мэдсээр гэж чинь цаг өөр хэрэг байт юм. Зүгээр камерын бичлэгээ шүүгээл намайг шорондоо хийчихэлтэй. Түг. Би одоо бүр амар ядарч байна. Үнэхээр ядарч байна. Хинтээс би. Надад ярих хүсэл алга. Та нар зүгээр өөрсдөө батч нотлол над хэрэг маань хүлээлгэж ирдэг үү? Та өчигдөр орой 20 цагт ямар үйлдэл хийснээ санаж гин үү? За. Би хяналтаа алдчихсан. Би бүр юу ч хийхэд бэлэн байсан гэж боддоо. Би шүү дээ. Хар тамхины архаг донтогч. Аав намайг гэртээ хориод баахан хордлого тайлах тусал хийгээд ах шиг гэсэн. Тэгээ нэг сэргсэн чинь ашгүй байдгүй. Тэгээ би бүр байж сууч чадах байлаа. Гэтэ би амар хичээсэн шүү. Би өөрийгөө барих гэж амар хичээсэн. Нэг мэдсэн чи хайр нь имийн сангийн урд ирсэн байсан. Тэгэл орсон. Тэгээ үлдсэний та нарт тэр бичлэг мэс үзчихэж байна. Гой. Би хэлээд байгаа юм шүү. Би хар тамхины донтогч оо гэд. Би имийн санчааг алдсан. Болох уу? Одоо болсон биз дээ. Та ямар зорилгоор бусдын амь насыг хохироосон бэ? Асуулт чинь ч гэсэн буруу. Та ямар шалтгаанаар хүний аим хороосон бэ? Гэх юм бол илүү хоногчтой болно. Хэнэ?
Хөөе. Та нар надад нүдэн нэгэд нэг хараач. Надаас дүү хүүхдүүд энэ хар тамхин чи живж штэ. Суц руугаа шахаал, хөл гараа тайруулаад хүний 8-ын дүрт төөл садар самууны зөөлөөс болоод явж байгаа та нар яагаад олж хардгүй юм бэ? Тэ? Яагаад анхаарал тавьж болдгүй юм? Та нар гэж хэний хэлээд байна? Энэ Монгол улс төр засаг улсын хурлын гишүүд хууль шүүх цагдаа өөр юу байдیں۔ Эцэг эхнэр нь багш нар нь та нар зүгээр л хүүхдүүдэд хувцсын өмсгөл хоолыг нөгөөл тэгэл ингээд сургууль руу ингээд чиглүүлчих юм бол болно гэж боддог үстэй. Тэгснэ. Чи юугаар дутсан юм? Та нар биднийг юугаар дутхийг мэдх юм уу? Яагаад хүүхдүүд ийм олноороо донтогч болоод байгаа талаар та нар бодож үзсэн юм уу? Уучлаарай, та цагдаагийн газар байх шүү. Сэжигтэн Бадрах 19 настай. Аавтай хоёулаа амьдардаг. Аав нь Мөнхбат. Хөдөө орон нутагт том тэрэг өрж амьдралаа залгуулдаг байсан. Бадрах хар тамхинд донтоод 3 жилийн турш имжлүүлж байсан. Мөнхбат хүүгээ гадаад улсад имжлүүлэхээр Оросын холбооны улсын нэг хаалттай эмнэлэгт холбоо тогтоож эмчилгээний зардлыг хэд хоног өмнө бүрэн шилж байсан байна. Аав нь хүүгийнхээ эмчилгээний зардлыг олохын тулд илгэний донор болох хүсэлтийг 1 жилийн өмнө эмнэлэгт гаргаж ирсэн. Гэвч манай улсад хориотой байдаг тул хууль бусаар хагалгаанд орж нас барсан. Талигаач өөрийн нэр дээрх хадгаламжийн дэвтэр гэрээслэл бичлэг найзд байсныг бид олж авчирлаа. Мөрдөгчөө төр завсарлага авъя. Би үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчилж уулзах шаардлагатай. Ойлголоо. За төр завсарлаа. Бадрахаа уучлаарай. Толомдоод юм ярьж чадахгүй. Чамайг хар тамхинд гүнзгий донцсон гэж эмчээ сонсоод ямар нэгэн гарц байгаа гэж өөрөн өртөө итгүүлэхийг хүссэн. Чиний тухай эрх зүйлэн бодож үзлээ. Чамайг хайраар дутааж ирснийг хүлээн зөвшөөрнө аав нь. Уучлаарай хүү минь. Мөн чамайг энэ мохой хардарсан зүгнээс гаргах гэж хичээсэн боловч аав нь ах чамайг төрөхөд миний хүүгээд чамгаар орилж байснаа тодхон санаж байна. Аав нь төгсгөн биш шүү хүү минь. Чамайгаа мөр бүтэн гэц цатгалан байлгах гэж хичээсэн.
Аавд нь хүч чадал дутах ядархан олон байсныг хүүгээ хараад тэнхээ зориг ордог байснаа санаж байна. Одоо ирээд утгад миний эцгүйт чамд хайр халамж юм бүхэн дутахгүй цөөнгүй байсан юм байна гэдгийг аав нь ойлгож байна. Одоо сүүлчийн найдвар гадаадд эмчлүүлэх эцсийн утаа болж байна. Хүмүнд Үгүй, тэр малгайтын хүрх юм биш. Хоёроо. Наашир ахын юм асууя. За хөөрхнүүдээ ах нартаа дэлгүүрээс суух юмд хүлээд өгч төхөө. Ахаа хоёр дүү хариултаар нь зарим авч дээрээ за. Зогцуулаарай зэ. Анхны хайр надад ирлээ гэж би итгэсэн. Цэг захын дотн нүс анхаарал халамж намайг уйрааж байсан. Цэцэг бит хоёр ах нартай хамт цагийг өнгөрөөж, инээж, догдолж, аз жаргалтай байлаа. Гэхдээ энэ бүхэн хоромж зүйл байсныг сүүлд нь л ойлгосон. Уучлаарай. Таны залгасан хэрэглэгч хариу өгөхгүй байна. Та дараа дахин залгана уу? Уучлаарай. Таны залгасан хэрэглэгч хариу өгөхгүй байна. Та дараа дахин залгана уу?
Дороо шүүх хурлын үеэр харт амхны хууль бус 8-тай холбоотой бүх хэдийг өгсөжээ. Тэдос Николас Мадурад яаралтай сургалтыг шаардаж байна. Даануудын ерөнхий сайд мэдээлэлд НАТО задарч боломжгүй талаар анхаарууллаа. Байна уу цагдаа юу? Тимээ дуулах өгөх гэсэн. Миний охин хаана? Миний охины гаргаад ирж байна. Миний охин! Охиноо! Ой. Охин уу? 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 Охин
Яасан? Чи биднийг тэгж их сонирхоод байгаа юм. Тэгвэл чамайг ч гэсэн давтуулаад байл. Хав гэж. За би сая танд үзүүлж тайлбарлалаа. Ер нь бол солиорлын байдалд ордог. Маш их айц төгшүүрийг мэдэрнэ. Тэгэхээр та охиног ятгах ойлгуулж чадах юм бол бид нар хамтарч ажиллаж болно. Охиноо бид хоёрт өөр харах зам үлдээгүй. Мэдээлэгч болохыг зөвшөөрч байна. Би Адар дөрөв байна. Мэдээлэгч уулзалт болох газар төгөж ирлээ. Одоогор с сэжигтэй хөдөлгөөн илрээгүй. Нөхцөл байдал хэвэн байна. Ойлголоо. Бид хоёрыг харж байна. Мэдээлэгч их дэлгүүрийн уулзраар гарч байна. Хар зүргэж дээш шүтж явдаг минь бурхан ээж. Их зүйлийг гэж үстэг байс минь мөн биш байж. Үрдэн байх болсон зүрдийн зовлон биш үрдэж байгаа тань хавгийг хогнжин. Нэг чимээ зүг дах чадвал амьдрал даруун боломж би. Заримдаа ирэх зүйл нь энэ яг миний сонголтоо. Эсвэл буруу замаар хамтаа будаа тэгээд онцлохгүй. Надад хүсдэг зүйл зөндөө зүгтэг шороод хуй бас зөндөө. Зүрж хүсэн өдрийг дуусгах тоолон зориг минь зузаан болсоо. Хизэнийгэн цаг
сайны төлөө зогсож байгаа зүрхний төлөө шархалсан зүрхийг нөхнөө хитэн саяыг байсан ч төлнөө хитэрхий дүрсэн хөлөө сайхан амьдралынхаа төлөө хичээсэн ч хэцүү замаар явбал энэ сайны нөлөө үр дүнгээ хизээ өгөх бол гэж би огт хорддоггүй хажууд байгаа хүндэл хайр дүгэн гэж би зөвхөн боддоггүй надад талсан байвал чамд талын тастад өгдөг хүн хичээж байгаа амьдрал амтай хизээч өгдөг сүрдэггүй чи зүгээр чи зүгээр хажууд ч байхгүй хүний араас арам битгийгээрээ чи зүгээр би зүгээр хизээсэн үедээ чалтаж бодохгүй шүү бүхэн зүгээрээ ганц удаа гэж өөрийгөө чи бухууч яваа буруу сонголт болоод өөрийгөө чи хуурч яваа би зөвхөн өөрөө даахыг хүсэн өөрөө дуулахыг хүсэн татгалзаж чадвал харанхууруу биш гэрэл гигээр үчиг өгсөн хизээнийгэн цаг хизээнийгэн цаг хизээнийгэн цаг хизээнийгэн цаг хизээнийгэн цаг хизээнийгэн